YouTube алгоритм гэж юу вэ? За, альва нэг олон нийтийн платформуд нь өөрсдийн гэсэн алгоритмтай бөгөөд тэр дундаас YouTube-ийн алгоритмын тухай энэ бичлэгэн дээр ярих болно. За, тэгээд намайг үздэг хүмүүсийн цөөн хэдэн хувийн subscribe дарсан байдаг бөгөөд хэрвээ та subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дарахад тань зөвлөж байна. Subscribe-ын үнгөө бөгөөд тэгээд та хүссэн үедээ босож болох юм. За, YouTube алгоритмыг яаж ашигладгийг сурснаар маш их хандлт авах боломжтой. Гэхдээ зөвхөн мэддэгтэй биш, сайн ашигладаг байх хэрэгтэй л дээ. За, хамгийн эхлээд би танаас уг алгоритмыг ашиглан алдартай болсон хүмүүсийг танилцуулъя. Гадаадаас жишээ авбал Dream гэж ютубер бий. Тэгээд уг ютубер нь Minecraft ютубер бөгөөд тэрээр 1 жилийн дотор 13 сая subscribers цуглуулж чадсан юм. Ердөө 1 жилийн дотор. Анх тэрээр PewDiePie-ийн тухай бичлэг хийж хандлт олоод дараа нь өөрийн гэсэн шинэ бичлэгүүдийг хүмүүст хүргэсээр ийхүү амжилтанд хүрчээ. Харин дотооддоо авч үзвэл Mongolian ютубер төшиг гэж байгаа юм. Тэрээр мөн адил анх Grimix Zakut зэрэг ютуберуудын талаар бичлэг хийж хандлт олоод дараа нь өөрийн гэсэн хандлт маш сайн олж чадсан цоврлыг эхлүүлэн амжилтанд хүрч чадсан байна. Ийхүү YouTube алгоритмын ямар аимшигтай эсвэл хүчрхэг гэдгийг та нар харж байна. За, YouTube алгоритмыг яаж ашигладаг вэ гэхээр нэгт watch time буюу хүмүүсийн дундаж үзэлтийн цаг. Энэ нь юу вэ гэхээр хүмүүсийн чиний бичлэгийг дуустал нь үзэж байна уу эсвэл эхлүүлээд орхиж байна уу гэдгийг YouTube тооцоолоод дунджийг нь гаргаж өгдөг юм. Уг тоон статистик их байх тусам YouTube таны бичлэгийг хэдэн мянган хүнд цацаад өгдөг юм аа. 2. Үзэлт. За, энэ бол маш ерөнхий арга байгаа. Тэгээд их үзэлт авах тусам улам их үзэлт авна гэсэн үг. Хэрвээ таны бичлэг олон үзэлт авч чадвал YouTube мөн таны бичлэгийг 20 сабтай channel байсан ч гэсэн сурталчилж өгдөг ажээ. Ийм болохоор угийн 1k сабтай хүмүүс их хандлт аваад тэр нь ингээд улам олон хүмүүст түгдэг гэсэн үг. 3. Мэдээж маш том бичлэгний платформ юм болохоор өөрсдийнхөө платформыг уйдгартай жижигхэн бичлэгээр мэдээж дүүрэхгүй, тийм үү? Үе үеийн шинэ шилдэг бичлэгүүдийг таны YouTube-ийн home screen эсвэл бичлэгний хажууд байдаг баахан бичлэгнүүд донд оруулж болно. Тийм болохоор хүмүүст хамгийн их таалагдж байгаа бичлэгийг л recommend хийж өгдөг гэсэн үг. Хүмүүст таалагдах буюу like, dislike-ийн харьцаа юм. Уг харьцаа их байвал мөн адил recommendations-д оруулж өгдөг юм аа. За, маш тооч бичлэг байлаа. Гэхдээ юм ойлгож авсан гэж бодож байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.